Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдөр болгон аз жаргалтай байх 8 зарчмын 2 дахь хэсгийг хүргэж байна. Номер зөвлөгөө 5. Харах өнцгөө өөрчил. Таталцлын хүч буюу бид юу бодно, түүнийгээ дуудана. Номер зөвлөгөө 6. Талархсан сэтгэлээ үргэлж илэрхийлж байна. Хэдий ч нэгээр хайр баясгалыг бид бусдад түгээн, төдий ч нэгээр хайр баясгал аз жаргалыг хүлээн авна. Идүүгээ байгаа зүйлдээ баяртай, сэтгэл хангалуун амьдрах. Хайртай хүн, халамжт хүмүүс, гэр бүл, үр хүүхэд, ажлын хамт олон, үнэн чанд нөхөд байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байна. Амжилт эндээс л эхэлдэг. Номер зөвлөгөө 7. Бусдад үргэлж тусал. Өөрт байгаа мэдлэг чадвар, авьяас бэлэг, бололцоо нөөцөөр бусдад бэлэг барих нь тэдэнд хүргэж буй хамгийн том тус. Хэдий ч нэгээр бид бусдад туслана, төдий ч нэгээр бид бусдаас хайр хүндлэл тусыг хүлээн авна. Өөрийгөө ихэн тавих бус эргэн тойронд байгаа хүмүүсээ ихэн тавьж эхлэх тэр үеэс амьдрал аз жаргалтай болж эхэлдэг. Номер зөвлөгөө 8. Сэтгэл санаагаар унах эрч хүч сулрах үед тэр эрч хүчийг хаанаас хэрхэн олж авах вэ? Дотн найз нөхөдтэйгээ уулз сэтгэлээ хуваалцах, салхинд гарах, зураг, кино үзэх. Өөрийн эрч хүчийг олж авдаг тэр газараа эргэн очих, өөрийн дуртай зүйлээ хийж сэтгэлээ баясгах эрч хүчийг эргүүлж олж авах. Танд хамгийн илүү тохиромжтой. Az жаргал гэж юу юм бэ? Өнөөдөр бидэнд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах. Эрүүл мэнд, гэр бүл, үнэнч нөхөд, хайртай хүмүүс танд юу байна? Тэр нь танд сэтгэл баясгалыг бэлгэлж буй бол та түүндээ баяртай байна. Ингээд өдөр болгон аз жаргалтай байх 8 төлхүүрийг та бүхэнд хүргэлээ. Дараагийн видеогоор уулзтлаа. Баяртай.